Сайн байцгаана үзэгчдээ, цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Улсын хурлын өнөөдрийн хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн 2018 оны 15 дугаар дүгнэлтэд хэлэлцлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны хянан шийдвэрлсэн тухай үндэсний хуулийн цэцгийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонхон дэмжсэн. Үргэлжлүүлэн засгийн газрын гишүүн Хөсгөдөөч хөнгөн үйлдвэрийн сайдыг томилогдох асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч гишүүдээс уг асуудлыг хойшлуулах гормын санал гаргасан тул олонхын саналаар хойшлууллаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Yokozuna Harama Fuji зодуулсан гэх Таканаева буюу Монголын сумооч Адягийн баасанд орж өөрийн дивжээний залуу бүх болох туслахаа зодсон гэдгийг Японы сумо бүхийн холбооноос мэдээлсэн байна. Тодорхойлбол тэрээр орон нутагт болж байгаа тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчирхаа мартсанд нь буруутан нүүрэнд зогсон байна. Японы сумо бүхийн холбооны олон нийтийн харилцаа албаны мэдээж байгаагаар туслах бүх хүнд бэртээгүйч нүүр өгөө 4-5 удаа цогцолсон тул хавдаж хөхөрсөн гэжээ. Таканаева өөрийн бурууг хүлээж уушлахгүйсэн бөгөөд одоогоор түүнийг Фукуокад болох өвлийн тойргийн тэмцээнээс чөлөөлжээ. Монголын үндэсний олимпийн хороо Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг Бүрчим наадам энэ сарын 14-нд болох байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас 7 хоногор хойшилжээ. 16 дахь жилийн болох наадамд шилдэг эрэгтэй эмэгтэй болон залуу тамирчин дасгалжуулагч багийн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Сонирхолтой өнгөрсөн жил Бүрчим наадмын шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн Баатар олимпийн мөнгө дэлхийн аврал шалруулах тэмцээний алт хүрэл медаль сумья хүртэж байсан юм а. Өргөн амарчих газраас нэрэн зарим тоног төхөөрөмж алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийн сэжигтэн гэгдэх өргөн амарчих газрын нэрэн цэцэг эрхлэгчээр ажиллаж байсан үеийн цэцгийг эрүүгийн хуулийн 17-гийн 4-ийн 1 дэх заалтыг үндэслэн шалгаж байна. Хэргийн талаар нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төв мэрэгжлийн мөнгөшрөөс тодруулахад 11-р сарын 7-нд өргөн амарчих газрын дарга иргэн Б гэх хүн скватер дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс манай нэрэн цэцгийн зарим тоног төхөөрөмж дутаж алга болдог гэсэн зөвлөлөө өгсөн. Үүний дагуу скватер дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн тайлбарыг өглөө. Тус амарчих газар энэ оны 10 дугаар сард тоног төхөөрөмжийнхөө ээлж тоолохыг хийхэд нэрэн фотоаппарат, шавлгын аппарат, тэрэгцэр зэрэг хэд хэдэн төхөөрөмж нэрэн таскаас дутсан байна. Уг нь дээрх тооллогыг өмнө нь 6 дугаар сард хийхэд алга болсон гэдэг төхөөрөмжүүд бүгд бүрэн байсан байна. Улмаар эмнэлгийн захиргааны хурлаар асуудлыг оруулахад өргөн амарчих газрын нэрэн тасгийн эрхлэгч оюун цэцэг өөрийн эзэмшдэг бурам оюун хувийн эмнэлэгтээ алга болсон төхөөрөмжүүдийг ашиглаж байсан хүлээж шавлгын аппаратыг буцаа авч ирчээ. Бүгд найрамдах Солонгос улсын Тэгүү хотын цагдаагийн газар энэ сарын 4-ний өдөр Монгол улсын иргэн Танхайн хэрэгээр саатуулагдсан байна. Тодорхойлбол тус улсад гэрээгээр ажиллаж байсан иргэн 23 настай А ачааны машины жолооч 50 настай Солонгос иргэнийг зодож танхаарсан байна. Мөн тэрээр дуудлагаар очсон цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн байна. Иргэн А Монгол руу яаралтай буцах шаардлага гарсны улмаас сүүл рүү явах гээд замын унаа дайгдахаар ачааны машиныг зогсоож. Улмаар жолоочтой хэл ойлгохгүй улмаас Солонгос иргэнийг зодож танхаарсан байна. Одоогийн байдлаар түүнд Тэгүү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гинэ. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Одоо үргэлжлүүлэн цаг агаар мэдээлэлд анхаарлаа тулна. Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.